Сайн байцгаана уу? Подкаст төвчлөлийн шинэ дугаар эхэлж байна. Та хэзээ нэгэн цагт Израиль Палестин хоёрын зөрчилдөөнд дуусна гэж боддог уу? Тэнд инх тайван тогтож сайн сайхан амьдралд бий болно гэж итгэдэг үү? Миний л хувьд хүн болсон цагаас эхлээд Израиль Палестин хоёрын дайны талаар сонсож өссөн. За тэгвэл өнөөдөр бид энэ асуудлын улс төрийн болон шашны за мөн түүхэн шалтгаануудын талаар та бүхэнд хүргэхээр бэлтгэсэн. За энэ бол цуврал подкастууд хүрэх юм. Эхний дугаараа хүлээн авна уу? За тэгэхээр Израиль Палестины зөрчил гэдэг бол энэ бол зөвхөн газар нутгийн маргаан биш юм аа. За энэ бол хүн төрлөختний түүхийн хоёр том асуудал нэг зэгт мөргөлдөж байгаа явдал. За тийм учраас өнөөдөр бид Marty Mead болон Restis Politics подкастуудын дүгнэлтийг үндэслээд аль нэг талд нь орлоггүй түүхийн баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Израиль Палестины мөргөлдөөний түүх. Израиль Палестины мөргөлдөөний түүх 19-р зууны сүүл үеэс эхтэй. Тухайн үед сионистууд Османы эзэнт гүрний хяналтанд байсан Палестины нутаг дэвсгэрт еврей түмний эхэн нутгийг байгуулахыг зорьсон юм. 1917 онд Британийн засгийн газраас гаргасан Бальфурын тунхаглал нь Палестинд еврейчүүдийн эхэн нутгийг байгуулах санааг дэмжсэн бөгөөд тус бүс нутг руу чиглэх еврей цагаачтын урсгалыг нэмэгдүүлсэн байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа Палестинд еврей улс байгуулах олон улсын шахалт нэмэгдснээр 1948 онд Израиль улс байгуулагджээ. Израиль улс байгуулагдсан явдал болон түүний өмнө ба дараа өрнөсөн дайн тулаанууд нь олон зуун мянган палестинчуудыг орон гэрээсээ дайжиж дөрвөгсөд болоход хүргэсэн юм. Палестинчуудад түүхэн Палестины газар нутгийн ядаж нэг хэсэгт өөрсдийн тусгаар тогтносон улсыг байгуулахыг зорддог. Гэвч Израилийн хөлийн хамгаалалт, баруун эргийн хяналт, Египтэд Израилийн Газын зурвас тогтоосон бүслэлт болон Палестины дотоод улс төр зэрэг шалтгаануудын улмаас палестинчүүдийн энэхүү зорилго одоогоор биелэх боломжгүй байна. Ирээчүүд яагаад яг зөвхөн Палестин руу, Арабууд руу, өөр шашинтай хүмүүсийн газар нутаг руу ирэх гэж зүтгэсэн юм бол тэдний хувьд энэ бол шинэ оршин суух газар нутаг хайж байгаа хэрэг биш юм байна. Тэд 2000 жилийн өмнө хөөгдөж гарсан нутагтаа эзний хуваар эргэж ирж байгаа явдал юм. Энэ дэлхийгээр хэрэн тэнүүчилсэн 2000 жилийнхээ хугацаанд тэд орой бүр дараа жил Иерусалимд уулзцгаая гэж залбирдаг байжээ. За ийм л учраас тэд өөрсдөө бусдын газар нутгийг түрэмгийлэн эзэлж байгаа эзлэн түрэмгийлэгчд биш. За харин их нутагтаан өөрийнхөө гэртээ ирж байгаа эзэднэ гэж үздэг юм байна. Дарил Купер. Еврейчүүдийн хувьд тэд харийн нутаг руу нүүгээгүй. Тэд 2000 жилийн цөллөгийн дараа гэртээ л харьсан улс. Энэ бол олон сонголтуудаас шил сонгосон нэг хувилбар биш. Энэ газар нутагт амьдрах түүхэн эрхтэй гэдэгтээ бат итгэж байгаа хүмүүсийн л үйлдэл. Гэвч хамгийн гол эмгэнэл яг эндээс эхэлдэг. Тэднийг 2000 жил өөр газруудад амьдарч байх оронд өөр хүмүүс тэнд нүүж ирж амьдралаа босгож 1000 гаруй жилийн турш тэр газрыг өөрсдийн гэр гэж үздэг болсон байлаа. Харин та одоо бол нэг жижигхэн өрөөг хоёр өөр хүн минийх гэж заргалдаж тэмцэлдэж байгаа түүхийг харж байгаа юм. За тэгвэл еврейчүүд яагаад өөрийн гэсэн улсгүй Европоор тархан суурьж байсан юм болоо гэсэн асуулт гарч ирж магадгүй. За түүхсэхвэл манай эртний 70 онд Ромын эзэнт гүрэн Иерусалимыг сүйтгэж орьсон суугчдыг их нутгаас хөөн гаргаснаар еврейчүүд дэлхийд даяар тархсан юм аа. Үүнээс хойш тэд Европт амь хорогдож байсан ч тэд хизээч бүрэн ирэхэд иргэнэ гэж тооцогдож байгаагүй. Европын үе үеийн хаад шашны зүтгэлтнүүд тэднийг хавчиж золиос болгодог байсан. За ингээд 19-р зуунд Европт үнсхэг үзэл гарч еврейчүүдийг хавчиж хөөж тууж эхэлсэн учраас еврейчүүд тусгаар улсгүй бол амьд үлдэхгүй юм байна. Тэгэхээр нутагтаа буцацгаая гэж шийдсэн байна. Rory Stewart. Олон зууны турш Европт еврейчүүд гадны хүн гэсэн статуст амьдарч ирсэн. Мөнгө хэрэгтэй үед тэднийг урьж авчирч хаад дараа нь өрөө төлөх болохоор хөөж зайлуулдаг байсан юм. 1800 оны сүүл гэхэд тэдний Европт уусч амьдрах мөрөөдөл нь үгүй болсон. Хэдийгээр тэд тухайн орны хэлээр ярьж нутгийн хүмүүс шиг хувц сөмсөн ч үргэлж хавчилгын байна байх юм байна гэдгийг ойлгосон юм. Теодор Херцли хэлснээр еврей улс оршин байх зайлшгүй шаардлагатай. Учир нь тийм улсгүйгээр энэ ертөнцид еврей хүн орших орон зайгүй. Энэ бол тэднийг бүхэлдэн залгахад бэлтгэж байсан твээс зугтсан цөхрөнгө марсан оролдлого байлаа гэж.
Палестинчууд яагаад энэ нутгийн хууль ёсны эзэн гэж өөрсдөө бодох болсон юм бол тэд 2000 жилийн түүхийг биш сүүлийн 1300 жилийн туршид энэ газар нутагт эзэн нь болж амьдэрсэн учраас бид хууль ёсны эзэдээ гэж ярьдаг юм а. Элен цөөн нар нь энд чидүүн модны жимс тарьж хот тосгод байгуулж амьдарч ирсэн. Палестинчуудын хувьд түүхэн газар нутаг гэдэг үг маш утгагүй сонсогддог. За мэдээж хэн нэгэн 2000 жилийн өмнө энд манай өвөө амьдарч байсан юм а гэд одоо таны гэр бүлээрээ амьдарч байгаа байшин руу чинь дайрч орох гээд байгаа нь таатай санагдахгүйтэй адилхан. 1900 оны Палестин хүний өнцгөөс төсөөлөд үзье л дээ. Тэд ивэрчүүдийг үе болноор хөнөөсөн талаар мэдээгүй. Оросуудын 19-р зууны хавчлага тэдэнд хамаагүй. Тэдний харж байгаа зүйл бол зөвхөн усан онгоц дүүрэн Европчууд танаа бомбон дээр ирээд 3000 жилийн өмнө бурхан танаа фермийг бидэнд өгсөн гэж хэлж байгаа явдал. Таны хувьд энэ бол утгагүй бөгөөд хүч хэрглэж байгаа мэт шудраг бос явдал. Та ирвэчүүдийг үзэн ядагч хүн биш. Харин харийн түрэмгийлэг эсрэг үүсэж байгаа нутгийн уугуул хэрэгэн. Тэдний Европод хавчигдаж зовж байсны өрийг Палестиний газар нутгаар төлөвлөсөн. Гэтэл энэ өрийг палестинчууд тавиагүй шүү дээ. Мөргөлдөөнийг ингэж гүнзгий ирэхэд гадны нөлөө ялангуяа тухайн үед Палестиныг хянаж байсан их британчуудын бодлого их нөлөөсөн. Тэд нэг талаас еврейчүүдэд газар нутаг өгнө гэж Бальфурын тунхаглал гаргасан мөртлөө нөгөө талаас Османы эзэнт гүрний эсрэг боссон арабуудын тусгаар тогтнолыг дэмжинэ гэж давхар амлалт өгсөн юм. За ингэж нэг зүйлийг хоёр талд амласан явдал нь өнөөдрийн үйл итгэлцлийг төрүүлсэн юм. За ингээд нь 1947 онд энэ газар нутгийг еврей болон араб гэсэн хоёр тусгаар улс болгон хуваах 101-р тогтоолыг нэгдсэн үндэсний байгууллагаас санал болгожээ. Энэ бүхэн үнэндээ дэлхийн 1-р дайнаас эхэлсэн. Британчууд Османы эзэнт гүрний эсрэг ялахын тулд хүн бүрд бүх зүйлийг амлаж байлаа. Эхлээд тэд арабчуудад хэрвээ та нар туркуудын эсрэг босвол бид та нарт арабын тусгаар улс байгуулахад тусалнаа гэж бичсэн. Үүнийг Макмахон Хусейний загтлах харилцаа гэж нэрлэдэг. Гэтэл ердөө 2 жилийн дараа буюу 1917 онд Британийн гадаад хэргийн сайд Артур Бальфурын тунхаглалыг гаргаж еврейчүүдэд Палестинд үндэсний голомтоо байгуулахыг амласан юм. Энэ бол эмэглэлийн язгуур шалтгаан. Британчууд нэг газар нутгийг хоёр өөр үндэстэнд нэгэн зэрэг амлчихсан юм. За Израильчүүдийн хувьд бол энэ оршин тогтнохын төлөөх тусгаар тогтнолын дайн бол харин Палестинчүүдийн хувьд энэ бол Накба буюу гамшиг гэж нэртэй дайн байсан. Яагаад гамшиг гэж нэрлэдэг вэ гэхээр энэ дайны туршид 700 мянга гаруй Палестинчууд орон гэрээсээ дөрвөн гарсан юм а. Энэ бол дайн биш. Өнөөдөр ч Палестины гэр бүл болгоны зүрхэнд байдаг амьд шарх юм а. 1948 оны 5 дугаар сард Британийн мандат дуусгар болж Израиль улс тусгаар тогтнолоо зарлалаа. Тэр даруйд арабын 5 улсын арим халдсан. Израильчүүдийн хувьд энэ бол тусгаар тогтнолын дайн буюу шинэ улсаа хамгаалж үлдсэн гайхамшигт агшин байлаа. Харин Палестинчүүдийн хувьд энэ үйл явдлыг Накба буюу гамшиг гэж нэрлэдэг. Энэхүү мөргөлдөөний явцад тухайн үеийн араб хүн амын тал орчим хувь нь орон гэрээсээ зугтаж эсвэл албадан хөөгдсөн. Тэд Газын зурбас, баруун эрэг болон хөрш сэргэлдээ орнуудад дөрвөсөд болон очисон. Палестинчүүдийн хувьд энэ бол зөвхөн түүх биш ээ. Энэ бол өнөөдөр ч тэдний үндэсний ижилсэл, оршин тогтнолыг тодорхойлдог тасралтгүй үргэлжлэх гэмтэл бүх зүйлээ алдсан гэх гүн харуулсал юм аа. За өнөөдөр бид хоёр зүйлийг сонслоо. Нэг нь болохоор зэрэг амьд үлдэх гэсэн еврейчүүдийг оролдлох, нөгөө талд нь гэр орноо алдахгүй гэсэн палестинчүүдийн тэмцэл. Энэ хоёр үнэн хоорондоо хизээч нийцдэггүй учраас өнөөдрийн хүртэл тэнд цус сурсаар байгаа. Ийм учраас л энэ асуудал шийдэгдэхгүй өдийг хүрсэн. Энд хэн нэгнийх нь зөв гэж хэлэхэд маш хэцүү. Ингээд энэ хүрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөлөө. Дараагийн дугаараар бүгдээрээ эргээд уулзцгаая.